За сайн байцгаана уу, намайг Бундар гэдэг юусэн эмнэлгийн нүдний эмч байгаа. Энэхүү видео хичээлээр эцэг эхчүүд болон хүүхэдтэй хэрхэн харилцах талаар мэдээлэл олгох болно. Бид нарын илрүүлэх үзлэгээр тухайн хүүхдэд ямар нэгэн харааны өөрчлөлт, хугарлын ажийн өөрчлөлтийг илрүүлсэн бол хоёрдугаар шат нь бол тухайн эцэг эхчүүд болон хүүхдүүдэд тайлбарлах үе шат буюу энэ өвчний талаар ойлголт өгөх. Ингэснээр энэ хоёр үе шат хамтарч байсны улмаас хүүхдүүдийг сохрлоос урьдчилан сэргийлэх боломжтой болно. За та хэдийн бодлоор харилцаа гэж юу вэ? За ихэнх хүмүүс харилцааг нэг хүний яриа гэж ойлгоод байдаг. Энэ маань нэг хүний яриа бус хоёр хүний хоорондоо харилцан ярилцахыг харилцаа гэж ойлгодог. За харилцаанд 5 ур чадвар байдаг байна. Эхнийх нь асуулт асуух, хоёрдугаарт нь сонсох, гуравдугаарт нь баттгах, дөрөвдүгээрт нь ойлгох, тавдугаарт нь хариулах буюу ярих. За ийм 5 ур чадварыг хүмүүс эзэмснээр бүгдээрээ яг эерэг харилцааг бүтээж чадах. За сонсохын талаар ярилцъя. Сонсдог хоёр төрлийн хүмүүс байдаг гэн. Эхнийх нь болохоор сонсдог хүмүүс. Таны ярьсан болгоныг сонсоод байждаг. Хоёрдугаарт нь ярихаа хүлээж байдаг хүмүүс. Таны яриаг дуусангууд өөрт бодогдож байгаа зүйлээ ярихыг хүсэн ярихаа хүлээж байдаг хүмүүс. За та нар энэ хоёр хүмүүсийн аль алинтай таарнаа гэсэн. За сонсох гэдэг маань зүгээр энгийн сонсох биш, бүгдээрээ анхааралтай сонсох шаардлагатай. За ингэхдээ чимээгүй хүлээн тэр хүнийг яриулж бүтэн өгүүлбэрээ, бүтэн бодол санаагаа илэрхийлж дуусах хүртэл хүлээх. Тэгэхээр чимээгүй суух нь ямар ч буруу зүйл биш. Дараа нь хариултыг нь анхаарах, асран хамгаалагчийг яриулж эхлэх, мөн үргэлжлүүлэн яриулахад дэмнэх жишээлбэл би таны яриаг сонсож байна гэдэг юм уу? Эсвэл биеийн хэлэмжээрээ толгойд өгөх. Гуравдугаарт нь яриан дундад үгийг нь огт тасалж болохгүй. Ингэснээр үйлчлүүлэгч болон эцэг эх маань цаашаа ярих юм хүсэл эрмэлзэл нь буурч эхэлдэг. Дараа нь үгэн бус харилцаа. Харилцааны 3 юм гол зүйл байдаг. Эхнийх нь үг. Энэ маань өөрөө 7%-ийг, дараа нь дуу хоолой өнгө. Энэ нь 38%-ийг. Биеийн хэлэмж маань өөрөө 55%-ийг илэрхийлдэг. Тэгэхээр та биеийн хэлэмжээрээ тухайн хүнд би таныг сонсож байна гэдгээ илэрхийлэхгүй ба эсвэл хэд зөрүүд ажиллах юм бол тухайн хүн та хоёрын харилцан ярилцага маань идэвхтэй үргэлжилж чадахгүй байдаг. Тэгэхээр биеийн хэлэмжээр та сонсож байгаагаа илэрхийлэхийн тулд тухайн хүн рүү налд суух, харах, за мөн харцаа тухайн хүнтэй солилцох, мөн толгой тохиох зэргээр биеийн хэлэмжээрээ та би таныг сонсож байна гэдгээ илэрхийлж болно. За дараа нь мөн үйлчлүүлэгчийг ярьж байх үедээ за энэ зөв үү? Та энэ тухай илүү дэлгэрэнгүй яриад өгөөч гэх мэтээр ярилцлага илүү өрнүүлж болно. Ингэснээр бид нар асран хамгаалагчид өөрийнх нь яриаг сонсож байгаагаа харуулна, хамтын ажиллагаа бий болно. Асран хамгаалагчид бас буруу ойлголт авсан бол тэрийг залруулах юм боломжтой болдог байна. За зарим тохиолдолд бид нар биеийн хэлэмжээрээ урагшаад үхийцэн самбарлууга харцсан мөртлөө толгой дотроо өөр юм бодоод идэг. Энэ бол идэвхтэй сонсож байгаа хэлбэр биш. Тэгэхээр идэвхтэй сонсох арга зүй байдаг. Ингэхэд бид нарт нэгдүгээр асуултыг нь давтах, ярьсан зүйлийг нь давтах, хоёрдугаар хүсэл тавих буюу арай дэлгэрэнгүй ярьж өгөхийг гуйх, гуравдугаарт ойлгож буйгаа харуулах чадвар. За энэтэй холбоотой эмпати буюу бусдын зовлонг ойлгох чадвар байдаг. Ярилцаж байгаа хүнээс сонсоод мөн сэтгэл хөдлөлийг нь ойлгох чадвар. Тэр хүнд юу илүү чухал байна? Юу илүү тулгамдаад байна гэдгийг бид нар бас ойлгох чадвар харуулж авах шаардлагатай. За зөв эцэг эх хүүхдтэй харилцсны улмаас ямар давуу талууд гарах вэ? Нэгдүгээр эцэг эх эмч хоёрын хооронд итгэлцэл бий болно. Хоёрдугаар эмчилгээнд учирч болцсошгүй саад бэрхшээлийг тодорхойлох боломжтой. Тухайн гэр бүлийн итгэл үнэмшил, санхүүгийн байдал, хүүхдийн шил зүгт дуртай болон дургүй байдал гэх мэт. Мөн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэлээр бид нар хангах боломжтой. За мөн тэдгээрийн хүсэж байгаа мэдээллээр хангах, мөн тэд таны ярьсан хэлэлцэн зүйлийг ойлгосон гэдэгт итгэлтэй болох давуу талуудтай. За бид нар эцэг эхчүүдтэй хэр их харилцах вэ? Хит их үү, хит бага? Тэгэхээр та тухайн эцэг эх хүүхдүүдэд хэр их мэдээлэл өгөх нь таны болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна. Шаардлагатай үедээ хамгийн ихний мэдгэдэггүйнээс эхлээд өгөх бол зарим тохиолдолд хамгийн энгийн үг хэллэгээрч зөвхөн өвчнийхэн талаарч тайлбарлах боломжтой байдаг. За бид зөвхөн эцэг эхтэй харилцахгүй
хүүхдүүдтэй харилцсан. За дараа нь тэр тухайн гэр бүлийн шийдвэр гаргагчтай харилцсан. Тэр нь эцэг их байж болно. Ээж ааваас гадна өвөө эмээж байх боломжтой. Мөн 3 дугаарт асран халамжлагчтай. Ах эгч, хамаатан садан, эсвэл зөвхөн хүүхдийг нь асардаг хүнтэй. Тэгэхээр харилцаж байгаа хүн болгонд өөрийн гэсэн үзэл бодол, хэрэгцээ, анхаарах асуудал, хүлээлт байгаа гэдгийг та бүхэн бодож санаж байгаарай. За зөвлөгөө өгөх 4 үе шатаас өмнө та бүхэн нэг анхааруулах мэдээлэл байна. Багш нар болон бид эмч нар юу гэж боддог вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ харааны асуудал буюу тухайлбал хялаар хараад байгааг, зовхон бууцсан, хүүхэн хараан цагаан байгаа зэргийг мэддэг, анзаарсан гэж боддог. Гэтэл зарим эцэг эхчүүд үүнийг анзаараагүй байдаг учраас энэ тухай хэлхээсээ битгий татгалзаарай. Заавал хүүхдийн нүдний байдлыг эцэг эхтэн дэлгэрэнгүй тайлбарлаарай. За эцэг эх болон хүүхэдтэй харилцахдаа дээр анхаарах хэд хэдэн зүйл байна. Нэгдүгээрт байрлал. Хэрвээ та боломжтой байх юм бол эцэг эхтэй зөвхөн ганцаарчлсан өрөөнд уулзаарай. Ингэхдээ хэн нэгэн саад болохооргүй өрөөг байршлыг сонгоорой. Хоёрдугаарт тухайн ярилцлага хийх үед хүүхэд байх юм бол хүүхдийг заавал ярилцлагын татан оролцуулаарай. Эсвэл хүүхдэд зураг зурах, хичээлээ их ч юм уу тийм боломжийг олгоно. Тэгэхгүй болохоор хүүхэд бидэнд удаан ярилцлага хийх юм бол хүүхэд уйдсны улмаас эцэг их таны яриаг сонсохгүй, яарах, дараагийн хүүхдээ аваа гарах юм яарах боломжтой байдаг учраас заавал хүүхэд эцэг эхийг хамтд нь харилцан ярианда оруулна. За эцэг их болон сурагчтай уулзах үед зөвлөгөөний 4 үе шат байдаг. За эхнийх нь зөвлөгөө эхлэх, хоёрдугаарт нь мэдээлэл цуглуулах, гуравдугаарт нь тайлбарлах болон төлөвлөх, дөрөвдүгээрт нь зөвлөгөөг дуусгах. Энэ зөвлөгөөний үе шатуудыг эхлэхээс өмнө бид эдийн өмнө бэлтгэл үе шат шаардлагатай. За бэлтгэл үе шат гэдэгт маань юу орж ийнэ вэ гэхээр за таны уулзах байгаа хүүхдийн эцэг их хүүхд нь хэддгээр ангиас сурдیں۔ Ангийн багш нь хэрийн. За тухайн хүүхэд ямар нэгэн сургуулийн үйл ажиллагаанд хамрагддаг гэсэн. За энэ нь ялангуяа харааны байдал нь сайн байх шаардлагатай. Урлагийн бол спортын үйл ажиллагаанд хамрагддаг гэсэн. Багш нь өмнө нь хараамуудаа байгааг анзаарсан эсэх. Хэрвээ анзаарсан бол тухайн эцэг ихт үүний талаар мэдээлсэн эсэх талаар та анхаарч бэлдэх шаардлагатай. Ингээд бэлдсэний дараа зөвлөгөөгөө эхлүүлнэ. Үе шатныг буюу зөвлөгөөг эхлэх үе шатын гол зорилго нь эцэг их болон хүүхэдтэй эерэг харилцааг үүсгэх, эцэг их болон хүүхдийг тухтай байлгах, за эцэг их болон хүүхдээ өөрсдийнхөө хамтрагч болгох, мөн мөс хаглах яриа эхлүүлнэ гэсэн. Бүгдээрээ хэн нэгэн эцэг их ороод ирлээ, мэдлэн, тухайн эцэг ихтэй мэдлэн, ингэхдээ бүр хүүхдийнх нь нэрээр дуудаад мэдлэн. За дараа нь хамт ирсэн хүмүүстэй танилцсан. За та энэ хүүхдийн аав нь, ээж нь, өвөө эмээ эсхийн танилцуулна. За 3 дугаарт өөрийгөө танилцуулна. Би сургуулийн эмч байгаа юм, эсвэл нийгмийн ажилтан зэргээр танилцуулна. За ингээд мөн хүн бүр рүү харж ярих бөгөөд энэ үедээ хамт ирсэн хүүхдээс ахуулаад эцэг их асран хамгаалагчдыг суухыг өр. За ингэсний дараа хамгийн энгийн үйлбэрээс эхлэн мөс хаглах яриаг эхлүүл. Жишээлбэл за танаа хүүхдийг их хөвчлэн хэн хардаг вэ? За 6 настай 1-р ангийнхан богино цагаар хичээлдэг учраас хичээлээ сургуулаас бусад үед хинтээ хамт байдаг вэ? Дугуйлан секцэнд хамрагддаг зэргээр энгийн ярианаас эхэлнэ. Анхаарах зүйл нь за бүх хүмүүсийг нөгөө харилцан ярианд оролцуулах шаардлагатай. Ингэснээр бид нар энэ гэр бүлийн хэн хамгийн их ярьж гин, хэн хамгийн их хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж байгаа, хэн шийдвэр гаргаж вэ? Тухайн ярилцж байгаа хүмүүсийн боловсролын түвшин зэргийг мэдэх боломжтой. Мөн цаашаа илүү дэлгэрэнгүй ярих буюу эерэг харилцааг бүтээх боломжтой байх. За жишээлбэл яагаад энэ уулзалт товлох болсноо тайлбарлаж болно. Эрүүл мэндийн яам, боловсролын яам хамтран бүх 6 наснууд буюу 1-р ангийнханд урьдчилан сэргийлэх зорилгоор нүд, шүд, зүрхний үзлэг хийгдэж байгаа. Ингээд манай сургууль дээр нүдний үзлэг зохион байгуулагдаад дууссан. Тэгээ үзлэгийнхаа үр дүнг би танд танилцуулах зорилгоор таныг өнөөдөр дуудсан. Өнөөдөр ирсэн ингээд ярилцах гад ирсэн маш их баярлалаа зэргээр харилцан яриагаа эхлүүлчих боломжтой. Мэдээж бид нар асуулт асуух шаардлагатай. Ингэхээр асуулт асуухад 2 төрлийн асуулт байдаг. Нээлттэй болон хаалттай асуулт. За хаалттай асуулт гэдэг маань өөрөө зөвхөн тийм үгүй гэсэн байдлаар хариулах, эсвэл богино өгүүлбэрээр хариулах боломжтой асуултыг хаалттай асуулт гэж нэрлэдэг.
Нээлттэй асуулт гэдэг маань тийм үгүй байдлаар хариулах боломжгүй, бүтэн өгүүлбэрээр хариулах боломжтой асуултыг нээлттэй асуултаар хэлдэг. Бид нар ярилцлагаа үр дүнтэй байлгахын тулд ихэнх үедээ заавал нээлттэй асуултаар хэлнэ. За хангалттай мэдээлэл цуглууллаа гэсэн үедээ бидэд хаалттай асуулт руу шилжүүлж болох боломжтой. Зөвлөгөөг эхлэх үе шат буюу 1-р үе шат, мэдээлэл цуглуулах буюу 2-р үе шатын гол гүүр маань өөрөө нээлттэй асуулт байж өгдөг. За жишээлбэл хүүхэд чи юунд дуртай вэ? Ийм байдлаар таны бодлоор хараа сайтай байх нь хүүхдийн нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг гэж та боддог вэ гэх мэт нээлттэй асуулт тавин ярилцлага эхлүүл. 2-р үе шатыг эхлүүлж болно. За 2-р үе шатын гол зорилго маань хүүхдийн өвчтний талаарх эцэг эхийн туршлагыг нь тодорхойлох. За энэ хүүхдийн хараа нь хүүхдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг, өвчний талаар эцэг эх нь ямар ихтгэл үнэмшилтэй байдаг, эцэг эх нь юунд санаа зовж байгаа, эмчилгээний талаар эцэг эх ямар хүлээлттэй байгаа, эцэг эхэд ер нь нэн тэргүүний чухал асуудал нь юу байгаа гэдгийг мэдэх боломжтой. Инхээр та жишээ болгоод ярих юм бол хүүхдийн ямар нэг юм гүйцэтгэх үйл ажиллагаа нь өөрчлөлт орсон эсхийг нь лавлан асууж болно. Жишээлбэл хүүхэд зурагт үзэхдээ илүү ойроо суудаг болчихсон. Ангийнхаа хамгийн хойно суух үедээ хүүхэд дургуйлахдаг, самбар дээрх зүйлээ харж бичиж чадахгүй байгаа. Эсвэл толгоо өвдөх, дотор муухайрах зэрэг хараа муудаж байгааг илтгэх шинж тэмдэг анзаарэгдсэн эсхийг эцэг эхээс асууж болно. Хэрвээ тухайн эцэг эх үүнийг анзаарсан байх юм бол хизээнээс эхэлсэн та энэ ямар нэгэн арга хэмжээ авч нүдний эм ч юм уу аль эсвэл хараазын туугадад очсон эсхийг дэлгэрүүлэн асууж болно. За эцэг эхчүүдийн дунд харилцан яриан дунд явдаг гол нэг нийтлэг буруу ойлголтууд байдаг. За 6 настай хүүхдийг шил зүүхэд хитрхи их байна. Эсвэл хүүхдийн хараа аяандаа сайжрна. За миний хүүхэд энэ асуудлыг даван туулах боломжтой. Би ч гэсэн багтаа шил зүүдэг байсан. Одоо шил зүүхгүй зүгээр л байна ч юм уу. Эсвэл нүдний дасгалууд хийгээд байх юм бол хараа сайжрна, хилэр харж байгаа нь зүгээр болчихно гэх зэргээр буруу ойлголтууд байдаг. Тэгэхээр энэ буруу ойлголтуудыг бид нар яриан дундаа засаж залруулах шаардлагатай. Ингэхдээ шууд эсэргүүцэж огт болохгүй. Үгүй, наадах чинь буруу. Та одоо ийм юм байхаа болчихсон гэдэг ч юм уу. Тийм байдлаар огт эсэргүүцэж болохгүй. Олон хүн ийм ойлголттой байгаад байдаг. За, би таныг энийг тайлбарлаад өгье. Та яагаад үүнд итгэж байгааг чинь би ойлгож байна. Гэхдээ энэ маань ингэж өөрчлөгдсөн гэх байдлаар эерэг байдлаар тайлбарлах шаардлагатай. За 3-р үе шат буюу тайлбарлах болон төлөвлөх үе шат. За энэ үе шатын гол зорилго нь эцэг эхэд өвчний талаар илүү ойлголт өгөөж бүрэн мэдээлэл өгөх, хүүхэд гэр бүлийг эмчилгээнд татан оролцуулах, зөвхөн эмч эмчилгээг бичих биш, хүүхэдтэй эцэг эхтэй хамтран зөвшөөрөх, мөн таны бичсэн эмчилгээ зөвшөөрч бодтой дагаж мөрдөх төлөвлөгөө гаргах үе шат юм. За жишээлбэл үндслийн үр дүнгээ тайлбарлаад оюун гэдэг сурагчийн би харааг шалгасан. Ингээд оюун гэдэг сурагчийн маань ойрын хараа муу байсан. За ойрын хараа муу байгаа гэдэг маань сурагч самбар дээрх буюу холын зүйлсийг ямар нэгэн асуудалгүй харна. Гэтэл дэвтэр, самбар болон эргэн тойронд байгаа ойр тойрны найз нөхдөө харахад муу харж байгаа гэсэн. Тэгэхээр та ойрын хараа муу байх талаар өмнө нь сонсож байсан уу гэх байдлаар тайлбарлаж хэлж болно. Эсвэл танаа гэр бүлд нүдний шил зүүдэг, харааны шил зүүдэг хүн байгаа юу? За, тийм хүн байхгүй гэх юм бол энэ ойрын хараа муу байгаа дээр гол эмчилгээний арга нь нүдний шил зүүх. За, нүдний шилийг бид нар нүдний нарийн мэрэгжлийн эмчид шалгуулад харааны шилийн хэмжээ гаргаад тэрийг нарийн мэрэгжлийн газар хийлгүүлэн зүүх шаардлагатай. Ингээд зүүсэн шил маань 6 сар тутам хүүхдэд харааны шилийн хэмжээ өөрчлөгддөг гэдгийг тайлбарлаа. За хэд хэдэн шилний өөрчлөлтүүд байдаг. Нэгдүгээрт нь холын хараа муу буюу миоп. За энэ нь хүүхэд холын зүйлсийг муурдаг, ойрын зүйлс буюу дэвтэр ном болон эргэн тойронд сууж байгаа найз нөхдөө тод хардаг. За дараа нь ойрын хараа муу буюу гиперметропи. Самбар дээрх зүйлсийг тод харах мөртлөө дэвтэр ном болон ойр тойрны зүйлээ муу хардаг. За астигматизм буюу ихэвчлэн цэлийн дээртэй хардаг.
цилиндртэй хараа гэж ярьдаг. Энэ маань хүүхэд юмсыг сарниж харна, холын болон ойрын юмсыг сарниж хардаг. За хялар буюу нүд аль нэг тийшээ игц харахад гадагш болон дотогш дээш доош чиглэлд аль нэг нүд харахыг хялаар харах гэх. Энэ үед хүүхэд юмсыг давхарлаж харах зовиортой байдаг. Эсвэл аль нэг нүдээ муу харж байгаа нүдээ дарах ч юм уу тийм зовиорууд илэрч болно. Ингээх үедээ та бүхэн энгийн үгийг ашиглан мөн өөрт байгаа зураг, ном, туслах хэрэгслийг ашиглах хэрэгтэй. За тэгээд маш нуршуу байдлаар ч юм уу багш маань эмч маань ганцаараа ярих биш, дундаад түр завсарлагтай тэдний ойлгосон хэсгийг баталгаажуулах хэрэгтэй. Мөн эцэг их танаас илүү асуулт асуух юм бол урамшуулан яриагаа үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. За одоо 3 дугаар үе шатын 2 дугаар хэсэг буюу төлөвлөх үе шат. Буюу эмчилгээгээ төлөвлөх үе шат. За ингээх үедээ хамгийн гол нь эцэг их хүүхдийн хүсэл сонирхлыг заавал сонсож эмчилгээндээ тэдгээрийг оролцуулах шаардлагатай. 6 сарын дараа жишээлбэл шилээ зүгээд 6 сарын дараа давтан ирэх шаардлагатай гэхэд эцэг их хүүхэд ирэх боломжтой юу? Хэрвээ одоо орон нутагт байрладаг, сумд байрладаг бол хизээ ирэх боломжтой. Тэрнээс өмнө давтан үзлэгийн хугацаагаа товлох. За зөвхөн эмч шийдвэрийг гаргаж болохгүй, хамтын шийдвэр гаргах шаардлагатай. Ингэхдээ мөн эцэг их тэдгээрийн хувьд юу хамгийн чухал байгаа гэдгийг анхаарах шаардлагатай байдаг. За 4-р үе шат буюу зөвлөгөөг дуусгах үе шат. Ярилцсан зүйлээ эргэн нэгтлэн, за эргүүлж заах техникийг ашиглана. Мөн хүүхэд болон гэр бүл эцэг эхт нь онш эмчилгээний төлөвлөгөөг заавал цаасан дээр тэмдэглэж үлдээх шаардлагатай. Магадгүй мартах, шилийн хэмжээг одоо нөгөө алга болгох юутай учраас цаасан дээр тэмдэглэж өгөх. За тэгээд эргэн хяналт буюу давтан үзлэгийн хугацаагаа лавлан асуух, төлөвлөх, шаардлагатай үед холбоо барих утасны дугаараа үлдээх шаардлагатай байдаг. За эргүүлж заах техникийн талаар илүү дэлгэрэнгүй ярив. Эргүүлж заах техник маань өөрөө ямар нэгэн сорил юм уу, шалгалт биш. Зөвхөн эцэг их таны ярьсан зүйлээс юу ойлгосныг лавлан асууж байгаа. Жишээлбэл за таныг очингууд дорж байгаа эмчин танд юу гэж хэлсэн талаар асуух болно. Та тэгэхэд юу гэж тайлбарлах вэ? Хэлээд өгөөч гэх байдлаар. Хоёулаа өнөөдөр маш олон зүйлсийн талаар ярилцлаа. Та надаа юу ойлгосноо хэлээд өгөөч гэх байдлаар ярина. Ингэснээр эцэг их хүүхэд асран хамгаалагч нь яг хүүхдийн харааны байдлын талаар зөв ойлголт авсан эсхийг эмч та өөрөө мэдэх мөн буруу ойлголтыг засаж залруулах боломжтой болдог. За бидний видео хичээл дуусчихъя. Тэгэхээр бүгдээрээ эргэн санацгаая. Зөвлөгөөний үе шат маань хамгийн түрүүнд 5 хэсэг буюу эхний хэсэг маань бэлтгэл үе шат, зөвлөгөөг эхлэх, мэдээлэл цуглуулах, тайлбарлах болон төлөвлөх, 4-р нь зөвлөгөөг дуусгах үе шатууд байдаг. За дүгнэлт хэсэг дээрээ богинохоо сануулад та бүхэн бэлтгэлтэй байх шаардлагатай. Зөвлөгөө өгөх 4 үе шатаа санаарай. Үе шат бүрийг лекц бус харилцан ярилцах замаар байлгах хэрэгтэй. Та аль болох бага ярьж, илүү сонсож, өвчтний дуршлаг, чухал асуудлыг ойлгоход нээлттэй болон хаалттай асуулт тавиарай. Эмчилгээний төлөвлөгөөгөө тохироод эргүүлж заах арга техникээр баттган нэгтгэхэд боломжтой бол эргэн хяналтыг заавал хийгээрэй. Баярлалаа.